өмнө та бүхэн асууж ирсэн дээд шүүх шийдвэрээ албажуулсан уу, албажуулж ирүүлсэн үү гэдэг. Хууль эрх зүйн хувьд бол дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүргийг хүлээхгүй. Одоо өнөөдөр яг зохицоотой гишүүн тогтоолоо гардаад авсан гэдэг нь бол тухайн хүн бол одоо тухайн дээд шүүхтээр одоо хариуцлага хүлээж одоо шүүхийн шийдвэр ногцсон гэж иргэн тийм ээ. Өнөөдөр их хурл бол тэр шийдвэрийг ямар хэлбэрээр яаж авах уу гэдэг эрх зүйн зохицуулалт өнөөдөр байхгүй байна. Ганцхан зохицуулалт нь өөрөө юу гэхээр бусад оролцогч дээд шүүхээс давлага авах хэрэгтэй гэж. Тэрийг 9 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн эрх зүйн зохицуулалттай. Тэр агуулгаар хандах юм бол баг өнөөдөр их хурлын таман газар өөрөө бид нар ч юм уу ингээд давлгааг авах магадлал байж байгаа. За нөгөө талаараа ер нь үндсэн хуулийн 29-р зүйл дээр улсын хурлын гишүүн нь гэмтэрэг үйлдсэн шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эгүүлэн татна гэсэн даалгавар. Улсын хурлын тухай хуулийн 9-1-5 дээр болохоор улсын хурлын гишүүн нь гэмтэрэг үйлдсэн шүүхээр эцэслэн тогтоогдсон тохиолдолд төрийн байгуулалтын байнгын орооны дүгнэлтийг үндэслэн улсын хурал тогтоол баталнаа сандыг илээр оноо гэсэн. Тэгэхээр одоо энэ саяны миний хэлдэг үндсэн хуулийн 29-р зүйл одоо ерөнхий заасан байдаг. Их хурлын тухай бол процесслээ заасан байгаа нь өөрөө хоорондоо зөрчилтэй гэж үзэж байгаа. Зөрчилтэй. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар энэ улсын хурлын 9-1-5-ыг барьж өнөөдөр энэ асуудлыг хилэлцэх нь өөрөө бадуун үндсэн хуулийн зөрчил рүү дагуулах юм шууд өсөлтөд харагдж байна гэж үзэж байгаа. Хангаш өөрөө ёс зүйн гэдэг юм уу гэдэг өсөлтөө өгүүл яах вэ? За тэгвэл тэрийг бол улсын хурлыг хэлж авчихсан. Ерөөсө 3 тохиолдол байгаа. Одоо энэ шүү дээ. Нэгдүгürt улсын хурлын гишүүн өөрөө өргөдлөө гэсэн тохиолдол байдаг чөлөөлөн тийм ээ. Нөгөө талаараа одоо нас орсон тохиолдол байж байна. За ингээд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд. За нөгөө гэмт хэрэгт холбогдоод төдөлзүүлдэг нэг асуудал байгаа тийм ээ. Гэмт хэрэгт холбогдсон шүүхээр эцэслэн тогтоогдсон асуудал эгүүлэн татна гэж. За эгүүлэн татж байгаа тохиолдолд парламент за 3 үндсэн нөхцөл байдал байж байгаа. За нэгдүгürt улсын дээд шүүхийн шийдвэрийг бид нэр хилэлцэхгүй гэдгийг бид нар хэлцэхгүй. Хоёрдугаарт даваагийн цогтоотор гишүүнийг эгүүлэн татах уу, эгүүлэн татах уу гэдэг асуудлыг бид хэлцэхгүй. Ганцхан тохиолдолд хэлцэх нь юу гэхээр улсын хурлаас гарах тогтоолыг редакцийн засвар хийж л хэлцэх. Энэ үг бүсгийн найруулга нь энтэй байвал яасан бэ гэдэг агуулгаар хэлцэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар хууль зүйн үндслийг тийм бооз. Тэрнээс бусад тохиолдолд бид нар хэлцэхгүй. Тэгээ би бол өөрөө хувь хүнийхээ байр суурийг бол илэрхийлсэн шүү дээ. Хэрвээ энэ асуудал оржсон тохиолдолд би бол аль ч шатны хэлцүүлэлт оролцохгүй. Энэ бол цэвэр үндсэн хуулийн зөрчил юм аа гэдгийг бол би илэрхийлсэн. Нэгт хоёрт энийг судалж үзэх зайлшгүй шаардлага байна. Жишээлбэл дээд шүүх бол субъектив шийдвэр гаргадаг байхгүй. Даваагийн цогтоотор буруутай байна гэдэг шүүхийг шийдвэр гаргаагүй байхгүй. Анхан болон дундчны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна гэдгийг л янж үздэг. Ялтын шатны шүүх шүү дээ. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг загсан. Дундчны шүүхийн шийдвэрийг загсан. Сонгуулийн өмнөх процесс үү, дараах процесс үү, цаг хугацааны үед яаж өгсөн гэдэг судлах айгүй олон асуудлууд байгаа. Дээр нь өнөөдөр их хурлын тухай хуулийн тэр 9-1-5 үндсэн хуулийн 29-р зүйлийн хоорондох юм зөрчил магадгүй шүү. Үндсэн хуулийн бусад заалтуудтай зөрчилж явах магадлал бол байгаа учраас энэ дээр бас нэлээд асуудал хэрэгтэй шаардлага. Та түрүү хэлсэн шүү дээ улсын хурлын гишүүн гэмбүр гэж үзэх юм уу? За би тэрийг бодож байна. Ер нь бол их хурлыг төлөөлж би бол Хурл дээр бол хилцэхгүй юм байна шүү дээ. одоо өнөөдрийн хуулиар бол одоо хилцэх заалт нь үндсэн хуулийн зөрчилтэй байна. та түрүү хэлсэн шүү дээ улсын хурлын гишүүн гэмбуруудын тогтоолтууд эгүүлэн татна гэж байна. Тийм тогтоогч үзүүл дээр тогтоогч. Харин тэгээд тий тогтооцсон. Эгүүлэн татах процессын улсын хурлын тухай хуулиар зохицуулсан нь өөрөө үндсэн хуулийнхаа 29-р зүйлтэй зөрчилдөд байна л гэсэн агуулга байгаа байхгүй. Тэгээ хангасан хуулийн дээр ашиглаад нэг гэмт хэрэгтэн гişүүдтэй байж байгаа. Одоо тэгээд асуудлыг бид нар үндсэн хуулийн цэц рүү магадгүй хандах магадлалтай шүү дээ. Цэцэд энэ их хурлын тухай хуулийн 9-1-ийн 5 дахь заалт нь үндсэн хуулийн 29-р зүйл заалтад зөрчилж байна гэсэн агуулга хандвал тэгэл цэцийн төгөлтөг. Цогтоотор гишүүн одоо чуулгандаа оролцож байгаа нь ер нь үндсэн хуулийн зөрчил гэж ойлгож болох уу? Үндсэн хууль дээр бол заасан байгаа шүү дээ. За би үндсэн хуулийн зөрчлийг бол одоо тэгж айхтаа зөрчсөн байна энэ гэж би магадaltaй л гэж харж байгаа болохоос ш. Тэгээс бол тэр хувь хүнийг би үндсэн хууль зөрчиж гин гэж хэлэх эрх нь надад байхгүй. Улмаа гişүнтэй холбоотой асуудлаас ярьж штэ гадаад ерөнхий байгуулалтын компаниас сонгуулийн үеэр одоо сонгуулийн хандив авсан асуудал нь өөрөө сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэдэг юм байна. Над дээр наадлаар чинь бол албан ёсны өргөдөл, гомдол, мэдээлэл аль аль нэрээгүй байна. Ерөн зүгээр хэсэг бүлэг хүмүүсийн иргэдийн зүгээс бол одоо ийм гомдол маргааныг гаргаад үндэсний аудитын газарт хандсан байна гэдэг байдлаар л би хандж байгаа, харж байгаа. Адилхан л одоо нэг хэл мэдээлэл адилхан мэдээлэлтэй байгаа. Би зүгээр болормаа гишүүнээс өөрөөс нь бол энэ талаар тодруулга өгөөрэй гэдгийг нь бол одоо өөрт нь бол хэлсэн.
цаана одоо ямар өөр ашиг сонирхол явж гэнэ эсвэл үнэхээр одоо юм хуульч зүйл байвал магадгүй хуульч зүйлийг тогтоодог ганцхан байгууллага нь өөрөө шүүх болдог. Олон процессыг явж иж эцэслэн шийдэгддэг учраас ямар ч шатанд шийдэгдэх байгаа зүйл дээр бид нэр энэ зөв, энэ буруу ч гэдэг юм энэ агуулгаар хандах нь буруу гэж бодож байна. Өндөр Баттулга нарын гишүүдийг Ариун заяа гишүүнээр ахлуулсан би ажлын хэсэг гаргаад ажилласан байгаа. За дүндэг гишүүний нийт тасалсан цаг нь бол нөгөө хууль заасан цагандаа бол арай хөрөг бил. Халтмаагийн Баттулга гишүүнийх бол үрсэн учраас хариуцлага тооцсон. Нөгөө дүрм журмаар олох хариуцлага сануулах юм уу, уучлах юм уу? Цалаас гэсэн гурван талбарт байнгаар оролдож байгаа шийдэл гэсэн. Түрүүн би тогтоох шүнд нэмээд нэг асуулт асууч. Юу гэхээр ерөнхий прокурор гэмт одоо эргүүл нат асуудыг оруулж ирдэг шүү дээ. Гэм буруутай Тэр чинь өөр асуудал. Тийм үү? Тэр чинь тэрэгт холбогдоод шалгагдж байгаа тохиолдолд шүүхийн шат руу